За та бүхний хэмжээний амгалан айлтгая. За юуны өмнө бас анх удаа хувийн хөгжлийн байгууллагуудыг ингэж салбарын үйлдвэрлэлээр тийм өөрсдийн санал бодлоо илэрхийлэх боломж олгосон бодлого зохицуулалтын байгууллагын хамт олондоо тодорхойлон илэрхийлээд илтгэлээ хэлье. За хөдөлгөөний холбооны дараагийн технологийн хандлага сэдвээр би ерөнхийдөө та бүхэнтэй бас нэг шийдвэрийг хуваалцаад дэлхийн хэрхэн цахимжиж байна. Цаашдын ямар хандлага руу явж байгаа гэдэг гурван бүлгээр бол илтгэл тавьж за нэг шийдвэр гэдэг хэсгээр бол санаж байгаа. 96 онд бол Монгол хүн болгон бас гарц цэцүүгээр нэг өөрөөр зүйлийг зурдаг байсан бол одоо цэцэрлэгийн хөгжиж гисэн зөвхөн дэлгэц нэг контактаар гарцыг зурдаг болчихсон. Энэ яагаад тэгэхээр маш энгийн хэрэглээ болгож чадсан байж байгаа. За энэ би бас нэг дэлхийн хөгжсөн суултан гэдэг нэг хүний үгийг иш татахыг хүссэн юм бол мэдээж Стив Джобс тухайн Pepsi компаниг удирдах гэсэн чи үлцэн амьдралаа чихэртэй ус зарж өнгөрөх үү надад нийлж дэлхийг өөрчлөх үү гэж асууж байсан. Тэгээд энэ хүн бол дэлхийг өөрчилж чадсан. Энэ бүтээлүүдээр одоо юу болсон хөргийг та бүхэн харж байна. Яаж өөрчлөх вэ гэхээр тухайн үед бол одоо гар утаснуудын өөр онцлогтой ертөнцийг одоо жижигхэн төхөөрөмжөд багтаахыг оролдоод байсан. Компани бол өөрийнхөө үйлдвэрлэлийн системийг бий болгоод орж ирсэн. Мөн багтаамжийн томсох бол одоо их жижигхэн гэсэн одоо 128 мега 250 мегатай гар утас тухайн үед маш том гар утаснууд байсан. Хэрэглэхэд амаргүй байсан. Жишээ нь Nokia хэрэглэдэг бол Samsung хэрэглэж чаддаггүй байсан. Ухааны утаснууд гарч ирснээр бол бүх ертөнцийг өөрийнхөө онцлог төгссөн зүйлийг л хайж олох юм боломжтой болгосон. Магадгүй тайлбар байгаа бүх хүмүүс адилхан маркийн гар утас ашиглаж байгаа гэсэн бүгд өөр онцлогтой аппликейшнуудыг энэ дотор ашиглаж байгаа. Тэгээд тэр том багтаамжийг бол том багтаамжгүй клауд орчноос татаж авах боломжийг нэгэж өгсөн. Хэрэглэхэд маш хялбар хүний нөгөө хүрхэн мэдрэмгүй хорон зүйлийн мөхийг удирдах боломжийг олгосноор бол дэлхийг өөрчилж чадсан юм гэж дүгнэж байгаа. За тэгээд мэдээч хуучин хандлага бол зогсоод шинэ хандлага маань одоо шилжээ утгатай зөвлөх үстэй таны хэрэгцээтэй бүх зүйлийг гарч багтаагаад хэрэглүүлж чаддаг болсон. За тэгээд цахимжинжгүй дэлхийг гэдэг бол ерөнхийдөө саяны 3-аас багцлаад харуул конверженс буюу нэгдлээ өгчээ. За нэгдүгээрт бол клауд компьютинг буюу тооцоолол дээр бол хаанаас ч гэсэн өөрийнхөө олон төрлийн төхөөрөмжөөр ашиглах боломжийг олгож өгч байна. Хоёрдугаарт нь хэрэглэгчийн төхөөрөмжүүд маш их ухаалагдж байна. Энэ бол зөвхөн хөдөлгөөний холбооны хэрэгсэлгүй телевиз камер, бүгд Wi-Fi дэмждэг болж байна, бүгд сүлжээр ханддаг болж байна. Гуравдугаарт хэрэглэгчид хөдөлгөөний байдлыг бол асар их шаардаж байна. Зөвхөн газар сүлжээнд холбогдох биш, хаач холбогдохыг хүсэж байна. Тийм учраас хялбар, хувийн хязгаарч хаач гэсэн дүрм зарчмаар конвержид бол явагдаж байна гэж дүгнэж байгаа. За цахимжидгүй дэлхийн багцны хандлага бол дэлхийд одоо 6.9 тэрбум SIM карт хэрэглэгдэж байгаа бол 2002 онд энэ дөрөв 9.2 тэрбум хүрсэн. За ухааны утас хэрэглэгчдийн тоо бол 2018 онд 16 хэд бол 3 тэрбумд ийм хангалттай байж байгаа. Мобайл бродбандын холболтод 2.2 тэрбумаас 5.9 тэрбум хүрч 3 дахин өсөх юм хандлага байж байгаа. Монгол гэсэн өнөөдөр 250 сая газарт 3G сүлжээ хүрээд байна. Өөрийн цаана хэрэглэгчид бол бас 20 мега хүртэл хурдаар 3G интернетийг ашиглах юм боломж нэгдсэн байгаа. За дэлхийн цаашдын хандлага гэвэл ерөнхийдөө яриа болон мессежийн хэрэглээ буурч датагийн хэрэглээ өсөж байгаа. Мөн дундаж хурд бол өнгөрсөн оны байдлаар бол 1.2 мега байсан бол 4 дахин өсч 2017 онд гэхэд бол 3.8 мега хүртэл хурдаар ашиглах боломжтой байж байгаа. Аюул нэгэн зүйлийг дурдахад бол бас манай драйв тестүүдийн үр дүн бол бид бас 1.2-оос 1.8 хүртэлх тийм хурдыг бол байр хэрэглэгчдэд өгч чадж дурдахад таатай байна. За тэгээд технологиудын нэг бол цаашдаа LTE Advanced руу дэлхийн оператор төлөв сонгож явж байгаа. За LTE технологийн хувьд бол одоогоор 256 операторыг технологиг дэлхийд нэвтрүүлээд байна. 2016 он гэхэд бол нийтдээ 2G хэрэглэгчид 3-4G хэрэглэгчдийн тоотой бол тэмцэхийн хандлагатай байж байгаа. Тэгээд 2020 он гэхэд бол 3G 4G хэрэглэгчид бол даван байх. За
дөрвжин үйлчлэгээний бас нэг онцлог нь бол одоогийн бидний хэрэгжилж байгаа 3G-ээс 2 дахин илүү дата үйлчлэгийг хэрэглэгчид өгч чадж байгаа. Хэрэглэгчид гар дээр энэ их хэмжээний мэдээллийг бас ашиглах боломжтой болж байгаа. За давтамж болон төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хувьд бол одоогоор LTE дэмждэг 2218 төхөөрөмж бол үйлдвэрлэгдсэн. 163 үйлдвэрлэгч бол энийг ашиглаж үйлдвэрлэж байгаа. За 1800 МГц бол нийт ерөнхийдөө давмгайлах хандлагатай их төхөөрөмжүүд бол энэ дээр үйлдвэрлэж байгаа. За жилийн өсөлт нь бол 79 бүртээ байгаа гихчлэн тоонууд байна. За LTE технологиг нэвтрүүлсний давуу тал бол оперативын бүгд бол хүчин чадал нэмэгдэн. Давтамж ашиглалт, нэг сүлжээ, өндөр хурд, бага хоцрогдол гэсэн зүйлсүүдийг бол бид нэр ярьж болно. Мөн зардлын хувьд бол буурах хандлагатай байж байгаа. Нэвтрүүлэлтийн зардал багатай, ашиглалт үйлчлэгээний зардал багатай, багтаамж өндөр, нэгжид ногдох зардал бага гэх мэт даваадлуудыг бол хийж болно. За хэрэглэгчдийн хувьд бол хувь хэрэглэгчид бол өндөр хурдаар интернетийг ашиглах боломжтой болж байгаа. 20 дахин хурд видео үзэх юм уу те эндээс бас гарч болно. За мөн voice over LTE технологиг ашиглаж яриа их боломжтой. Энд бол холбогдох хурдтай баялаг контент ашиглах, илүү чанартай яриа их гэх мэт боломжууд байгаа. За мөн шинэ төрлийн хэрэглэн одоо ухаалаг машин бол нэгэнд яригдаад туршигдаад их суудахгүй бас хэрэглэн дэвтэр нь өөрөө гэж олооддаг боломж юм уу те. Мөн засгийн газар компаниудын хувьд бол нөөцийн зөв хуваарлалт, ухаалаг төр, ухаалаг хот, эрүүл мэнд, big data, борлуулагчдын сувгийн өсөлт, аппликейшн контент хөгжүүлэгчдийн шинэ боломж, электроник төхөөрөмжүүд эрсдэх хэмжээний маш их боломжуудыг бол энэ шинэ технологи маань бол бий болгож байгаа. За энэ дээр бизнесийн нэг шинэ хандлага гарч байгаа. Нэг тоглогч бүгдийг хийх биш, бүгдээрээ нийлжиж хоёулаа ял эсвэл хоёулаа ял гэдэг зарчмаар явагдаж байгаа. Энэ яагаад вэ гэхээр анх технологи нийлүүлэгч Windows-ээс ахуулаад сүлжээний үйлчлэгийн үзүүлэгчид клауд үйлчлэгээ, тэгээд цахим үйлчлэгийг бий болгогчид, үйлчлэгийн үзүүлэгч, борлуулагчид бүгдээрээ амжилттай ажиллаж эцсийн хэрэглэгчид үйлчлэгийн чанартай хүрнэ. Энэ дунд хэм мөрөнд тоглолт бол бүгдээрээ ялагдана гэсэн. Тийм учраас манай салбарын нийт тоглогчдын хамтын бүтээл бол хэрэглэгчдээр чанартай болж очно гэсэн ойлголтыг харж байна. За одоо дөрөв хэсгийг орё. За цахим хэрэглээ бол дэлхийд дахин хурдтайгаар нэмэгдэж байна. Цахим контентыг улам илүү хэрэглэж байна. Клаудд суурьсан үйлчлэгээнүүд нэмэгдэж байна. Контент аппликейшн ихээр хийгдэж бас борлуулагдаж байна. Хүчирхэг төхөөрөмжийн тоо сар өдрөөр нэмэгдэж байна. Тэгэхээр монголчууд бид нар бас яах ёстой вэ гэдэг дээр бол хэрэглээг дагсан өндөр хурдны хөдөлгөөн сүлжээг бол тасралтгүй байгуулах зайлшгүй шаардлага бол бидний мөргөн гарч байгаа. Үүний дараа бол биеэрх сүлжээг дэмжих найдвартай дэд бүтцийг байгуулах хэрэгтэй. Дэлхийн чиг хандлага бол бас LTE гэдэг сүлжээг бол сонгож байгаа. Гаруй дээр за бодлогын хувьд бол анхаарах шаардлагатай зүйл дээр бол бидний зүгээс бол бүх операторууд энэ зэгш боломжтой оролцоо бүх тоглогчдтэй. Энэ бол хугацааны хувьд, хамрах хүрээний хувьд бас давтамжийн хувьд бол идэвх боломжтой оролцоо. За хөрөнгө оруулалт бас шинэ технологиуд өндөр байдаг учраас бол лиценз, татвар хураамжийн хөнгөлөлтөд бол хөнгөлөлт үзүүлэх юм шаардлага байна гэж харж байгаа. За мөн нэгэнт сүлжээ бий болдогчсон одоогоор Монгол улсын нийт үр холбооны хэрэглэгчдийн 25% ухаалаг утас ашиглаж байгаа бол бас тийм хангалттай тоо биш. Энэ учраас хэрэглэгчдийн дэмжих үүднээс бол ухаалаг төхөөрөмжийн худалдаа, өгсөрл борлуулалтыг бол бодлоор дэмжих шаардлагатай гэж харж байгаа. Мөн өндөр хурдаар хэрэглэгчид хүрэх контентийг бий болгох. Мэдээж одоо монголчууд үргэлжлүүлэн YouTube эзэхээс илүү Монголд бий болгосон контент нь бас энэ хэрэглээний талыг эзэлж байгаасай. Тийм учраас контент бий болгогчдод дэмжиж ажиллах шаардлагатай юм уу гэж харж байгаа. За анхаарал тавьсан явдал баярлалаа.